Дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг хэлцэж байгаад баяртай байна. Тэгээ ямар процесс, ямар алдаа гарч байгааг үндсэн хуулийн зэс шаардлагатай бол дахиад шалгана үз. Шаардлагатай бол дахиад шалгадаг гэдэг хүсэлт явуулна үз. Өмнө нь яг ийм асуудал гараад 30 хэдэн гишүүн бид нар эцэндээ орохгүй байсараа байтал тэгээд хүч төрөлд эцэнд оруулаад асуудал хилцсэн шүү дээ. Тэгээд эцсийн бүлэгт үндсэн хуулийн зэс дээр очиж энэ асуудал шийдэгдэм байлээ. Тэгэхээр бид энэ танхимд энэ тухайн асуудал яриад ямар нэгэн байдлаар үр дүнд хүрнэ гэж бодохгүй байна. За энэ хоёр гишүүнийг бол хууль зүйн сайд болох гэж байгаад бол бас дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна. Бидний өнөөдөр энд хүрсэн байгаа асуудал эхэлсэн цэг нь бараг энэ болов уу гэж би бодож байна. Энэ хоёр сайд их хурлын даргаыг нүүрсний асуудалд хэрэгт холбогдсон байна гэдэг ийм зүйл мэдгдсэн. Дараа нь үргэлжлүүлээд ерөнхий сайд бас ийм зүйл ярьсан. За энэ нөхдөл маань хүн гүтгсэн гэдэг ийм өнгө аястай болон явсан. За нөгөө хүн маань гүтгүүлсэн гэдэг хэрэгт орсон. За ингээд бид бол нэг талдаа нэг хэсэг нь гүтгсэн, нөгөө талдаа гүтгүүлсэн гэдэг ийм байр суурьнд очсон байж байгаа. За эндээс нөгөө яриад байгаа талцал хуваагдал, хилцэл, хэрүүл маргаан одоо болтол үргэлжилж байгаа. Энийг нэг талд нь гаргах хэрэгтэй. Нэг талд нь гаргах хэрэгтэй. Их хурлын гишүүдч тэр, энгийн иргэдч тэр энэ үнэхээр хүн гүтгцсэн юм уу, үгүй юм уу? Тэр хүн үнэхээр одоо нүүрсний хэрэгт холбогдсон нотлох баримт нь байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг одоо болтол бид хүлээж байна. Хэсэг бүлэг нөхдүүд маань засгийг хамгаалаад засгийн талд гарцсан 37-8 болцсон юм шиг харагдаж байгаа. Энэ яг зөвхөн засгийг хамгаалах тухай асуудал биш л дээ. Зарчмын хувьд хэрвээ нөгөө талд нь хулгайч байгаа бол хулгайчийг өмөрөхгүй гэдэг тэр л талд гарсан хэрэг шүү дээ. Мэдээж хулгай хийсэн эсхийг мэргэжлийн байгууллагууд нь эцэлэн тогтоох ёстой. Тэгэхээр энийг тодорхой болгож нэг талд нь гаргахгүй бол өнөөдрийн энэ хэрүүл маргаан эцэгдэхгүй байна шүү гэдгийг хэлмээр байна. Би тэгээ дахиад нэг зүйлийг одоо биднэрт сонсомоор байна. Олон нийтэд ч гэсэн сонсох хэрэгтэй болов гэж бодож байна. Үнэхээр тэр нотлох баримтын тэр юм байгаа мó? Байгаа гэдээ яриад байгаа шүү дээ. Тэр мэргэжлийн байгууллагууд нь ямар нэгэн байдлаар тэр нөхцөл байдлаа илэрхийлээд шалгаж байгаа гэдгийг хэлээд энэ байдал дээр тодорхой хэмжээний мэдээлэл өгөх хэрэгтэй байна нэгдүгээр. Хоёрдугаарт энэ ажлаа жоохон хурдлуулмаар байна. Энээс ч болоод үндсэндээ өнөөдрийн энэ улс төрийн нийгмийн нөхцөл байдал бий болчиход байна гэдгийг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ зөвхөн засгийг хамгаалаад нэг гişиг гисүүд нэг талтаа гарцсан хэрэг биш. Зарчмын хувьд зөв талтаа гарч байгаа гэж л ойлгож байгаа. Би бол тэр талд гарсан гişүүдийнх нь нэг. Өөрөөр хэлбэл хулгайчийн талд ормооргүй байгаа учраас шалгах нь зөв гэж бодож байгаа учраас тэр хүн шалгуулах нь зөв гэж бодсон учраас энэ талд гарсан байгаа шүү гэдгийг бас мэдэгдмээр байна. За нэр дэвшигч Батмарын хоёр хариулъя. За бом учрах шүүний асуултанд хариулъя. Сүүлийн нэг сарын хугацаанд миний биеэс улсын их хурлын даргасан амар өсвөлний хамаарал бүхий хүмүүс Адмирал гэх компанитай холбоотойгоор 5 толгойн бүлэг ордын 2 дахь том орд Бортек гэх уурхад Эрдэнэс 5 толгой компаниас нүүрс баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах онцгой монопол эрхийг давуу байдал эдэлж авсан гэх асуудлыг ярьсан. Энэ одоо яригдаагүй. 2023 оны 12 сард Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд улсын их хурлаас байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой хэн шалгах төр хороон дээр нэг өдрийн турш хэн шалгагч шинжээч нар нотлох баримттайгаар Монголын ард түмэн нийтэд шууд дамжуулж яригдсан асуудал. Харин энд яригдсан асуудлыг гөлөг төөрүүлэх, сонсгол зохион байгуулагчдыг дайруулах, хэвлэл мэдээлэлээр түгээхгүй байх ийм идэвхтэй үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр энэ шинэ асуудал яригдаад байгаа зүйл биш шүү дээ. Тэр 2023 оны 12 сард нүүрсний сонсгол зохион байгуулагдаж явах үед
одоо энэ нэр дүрдэгдээд байгаа Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун цагт түүний төрсөн ах Ламжуу талигаач этгээд нар ялагдагчаар татагдаж шалгацж байсан асуудал. Одоо ч үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ одоо ингээд гинт гараал ирцэн, гинт шүгэл үлээсэн ерөөсөө асуудал биш. Энэ нотлох баримтууд, нөөцний сонсгол дээр яригдсан нотлох баримтууд. Энд гаргасан хэн шалгах шинжээчдийн дүгнэлт одоо улсын их хурлын хамгийн газар архивт байгаа. Хүссэн хэн бүхэн тэр дотроо улсын их хурлын намын бүлгүүд, улсын их хурлын гишүүд, тухайн хэн шалгах шинжээчдийн тайлан дүгнэлт материалтай бүрэн танилцах, хуулбарлан авах бүрэн эрхтэй. Тэгэхээр энэ асуудлыг хөндөж байгаа гишүүд маань улсын их хурлын хамгийн газарт хандаад энэ материалуудыг нэг үзээч. Энийг зохион байгуулсан хэн шалгах төр хороон дээр нотлох баримтыг танилцсан мөн холбогдох гэрчүүдээс асуулт асуусан хүний хувьд надад энэ асуудалд холбогдсон гэсэн 100% итгэл үнэмшил байна. 100% итгэл үнэмшил байгаагүй бол би өдөд ийм итгэл үнэмшилтэйгээр ярихгүй байсан. Энэ асуудал одоо ч хуулийн байгууллага шалгагдж байгаа. Өнгөрсөн хугацаанд улсын их хурлын 2 жилийн хугацаанд улсын их хурлын дарга гасан амар бясалган нүүрсний сонсгол дээр яригдсан нотлох баримт шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар нэг ч удаа хууль хяналтын байгууллагад нэр төрөө сэргийлэхээр хандаагүй. Одоо Жамбим за Бомочршмас. За, сайдаар томилогдоод энэхэр гишүүн маань энэ асуудлаа нэг талд нь гаргаж өгөөсэй гэж маш олон гишүүдэд төлөвлөлөөд Монголын олон ард иргэдэг төлөвлөлөөд хүсэж байна. Яг тэгэхээр энэ нэг талдаа гарахгүй бол жишээ нь бид мэтийн гишүүд хүн гүтгсэн улсуудын талд орсон юм шиг ийм хэсэл байдал үүсэж байгаа байхгүй. Тэгэд явж бид нар одоо нэг энэ хэрэг хэрвээ мухарлагдахгүй бол хүн гүтгсэн нөхдүүдийг өмгөөлж хамгаалсан ийм байр суурьнд орчих ийм нөхцөл байдал үүсэж байгаа шүү. Танд болоод одоо энэ асуудал дээр энэ тал зогсож байгаа олон гишүүд мөн ийм одоо этгээд энэ тал зогсож байгаа олон гишүүд мөн ийм байр суурьтай байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд энэ ажилд нь амжилт хүсье.